За усан бол хаалгаа аачих. За болцоос нь. Монгол оронд минь амьдарч байгаа бүх хүмүүст хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргье. Жил бүрийн 12 дугаар сарын 11 өдрийг дэлхийн нийтээр хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд тэртээ 1948 оны 12 дугаар сарын энэ өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх амин чухал баримт бичгийг баталсан билээ. Хүн төрлөختөн энэхүү тунхаглалыг баталснаар дэлхийд дахин хүний эрхийг хэм хэмжээ хүний эрхийн зам ёсныг хэмээн хүлээн зөвшөөрч хүн бүр энэ тунхаглал заасан бүхэл эрх хэрэгчлөөг арьс, үндэс, арьсны өнгө, хүйс, хил, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалтгүйгээр эдлэх ёстой болохыг зарлан тунхагласан юм а. Өдгөө хүний эрхийн түгээмэл тунхаглал дэлхийд хамгийн их төгсөн буюу 500 гаруй хил дээр орчуулагдсан баримт бичиг болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын удирдлага хэсэгт хүмүүс өвгөө хэлэх, итгэл үнэмшилтэй байх хэрэгчлөөтэй, түүнчлэн айн хаюулгүй, гачигдах зовлонгүй дэлхийн ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрэмс мөн хэмээн дэлхийн ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрэмс мөн хэмээн үзэж түүний төлөө 70 гаруй жил тэмцэж хүчин чармаалт гаргасаар байна. Үүний нэг жишээ нь хүнийг хөгжлийн төв хэмээн үзэж хүний эрхийн зөрчил, ялгуурлан гадуурхалт, мэдээлэл оролцоо, хангалтгүй байдал зэргээс болж хөгжлийн үр шимийг хүртэж чадлагүй үлжиж буй бүлгүүдэд хамгийн түрүүнд анхаарч хэнийг ч ардаа орхихгүй хөгжих үндсэн үзэл санаа бүхий доктортой хөгжил 2030 хөтөлбөрийг 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганаар улс орнууд дуу нэгтээ баталсан явдал юм а. Хүний эрх, хүн нийгэмдээ амьдрах боломж нөхцөл мөн. Энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч энэхүү үүрэг нь хүүхэд залуучууд, эрэгтэй эмэгтэй хүмүүс, шашны төлөөлөл, үндэсний болон бэлгийн цөөнг зэрэг эрх агуулгач бүх хүний идэвхтэй, чөлөөтэй, утга учиртай оролцоогоор хангагдах боломжгүй лээ. Оролцоогүйгээр хангах боломжгүй лээ. Өнөө жил бид хүний эрхийн олон улсын өдрийг эрхийн төлөө нэгдэцгээ урайндар тэмдэглэж байна. Хүний эрхийг хангаж хамгаалах үндсэн зарчмуудын нэг нь олон нийтийн оролцоог хангалттай явдал бөгөөд дэлхийн нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө хичээн зүтгэж буй энэ цаг мөчид хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч хүний эрхийн түгээмэл соёлыг хөгжүүлэхэд хүн нэгүрийн оролцоог хангаж гэмээр бид тогтвортой хөгжилд хүрч чадах юм а. Тиймээс буй газартаа ай хаюулгүй гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг идэвхтэй эрхэм байхыг уриалж байна. Хүмүүсээ эрхийнхээ төлөө нэгдэцгээе. За, хүний эрхийн үндэсний комисс жил болгон хүний эрхийн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг. Энэ мэндчилгээг би та бүхэнд уншиж сонсголоо. За, шаардлагатай бол манай ажлын албанаас эсвэл манай сайтаас энийг бүрэн ихээр нь авч болно. За, та бүхэн ерөөсөн мэдэж байгаа. Сүүлийн үед улсын их хурл засгийн газар ер нь Монголын нийгэмд Монгол улс саарл жагсаалтанд оролцчлоо гэд нэлээд эмзэглэж бас нэлээд олон арга хэмжээ авч бас хүмүүс энд сэрэмжтэй хандж байгаа. Энэ зүй ёсных. Хүний эрхийн асуудал бол саарл жагсаалтанд оруулдаггүй. Шууд хориг олон улсын хоригдол тулдаг. Олон улсын хориг бол
улс төрийн болоод эдийн засгийн ийм хоёр л хэлбэртэй байна. Томоохон орнууд хоорондоо эдийн засгийн болон улс төрийн ямар хориг тавьж ямар хэмжээнд байгааг та бүхэн мэдж байгаа. Яагаад энэ асуудлыг ярьж хэлж байна вэ гэхтээ зэрэг Монгол улс үндсэн хуулинд олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төтөө биелүүлнэ гэд заачсан. Мөн түүнчлэн олон улсын гэрээ конвенцийг сойрхон баталсан нэгдэн орсон бол Монгол улсын дотоодын хууль тогтоомжийг нэгэн адил хэрэгжүүлнэ гэж заасан байж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл 15 онд засгийн газруудын хүний эрхийн нийтлэг илтгэлийг хилцэж зөвлөмж өгдөг болсон. Одоо 3 дахь нь энэ он гараад 3 сард Монгол улсын засгийн газар одоо тайлангаа хөргүүлэх гэж. Энэ тайлан гарахын өмнө хүний эрхийн үндэсний комисс жилийн өмнө энэ тайлантай холбогдлолтой хөндлөнгийн илтгэлээ хөргүүлдэг. Бид хөргүүлсэн байж байгаа. Тэгвэл зэрэг энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй одоо ингээд болдоо ингээд яваад байх юм бол нэг л мэдхэд энэ саяын саарл жагсаалтанд орсон шиг хориг арга хэмжээнд орох ийм нөхцөл байж болзошгүй. Тийм учраас бид эндээс болгоомжтой сэрэмжтэй ажиллах ёстой. Ялангуяа манай хэвлэл мэдээллийн байгууллага олон улсын гэрээ конвенц, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд бас нэлээд анхаарлаа хандуулаасаа билээ гэж бодож байна. Ийм алхмууд заримдаа бас хийгдэж байна. Энэ даг гарах ёстой. Ингээд та бүхний сонирхсан асуултанд хариулъя гэж бодож байна. За хүний эрхийн асуудлаар улс орнуудыг байрлуулад ингэж байдгүй ч гэсэн сүүлийн үед бас тодорхой чиглэлд, тодорхой индексээр хүний эрхийн төрлүүдээр улс орнуудыг байрлуулдаг болсон. Одоо би та нарт 21 үзүүлэлтийн ямыг тарааж өгье гэж бодож байна. Монгол улс энэ үзүүлэлтүүдээр ямар байранд явж байна вэ? Хаанаас энэ одоо үзүүлэлтийг гаргадаг юм бэ гэдэг асуудлыг ингэхдээ харагдана. Уг нь бол бид Аз төвдөө хүний эрхийн талаар бас харьцангуй гайгүй орны тоонд орно. Яагаад гэвэл зэрэг хүний эрхийг хангах 3 баталгаа би та нарт хэлдэг шүү дээ. Улс төрийн баталгаа, хууль зүйн баталгаа, эдийн засгийн баталгаа. Улс төрийн баталгаа Монголд бүрдсэн, шинэ үндсүүд батлагдсан, ардчилсан шинэ тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл улс төрийн хувьд дэлхийн жишгт хүрсэн гэсэн. Улс төрийн систем дэлхийн жишгт одоо дэлхийн жишгт үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Хэн ч үндсэн хуулийн гадуур төрийн эрх мэдлийг авах юм уу? Эсвэл төрийн эрх мэдлийг хууль бусаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. За нөгөө хууль зүйн баталгаа бас 20-30 жилд одоо үндсэндээ одоо эрх зүйн шаардлагатай хууль тогтоомжуудыг батлан гаргасан. За зүгээр хийх юмнууд их байна. Ялангуяа олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийг дотоодын хууль тогтоомжтой нийцүүлэх ажил манайд бол нэлээд удаашралтай байгаа. Шүүхээр асуудал шийдэхдээ зэрэг гэрээнд нэг өөрөөр заасан байдаг, хууль тогтоомжинд нэг өөрөөр тогтоомоор орсон байдаг. Ингээд аргагүй өрх нь шүүх дотоодын хууль тогтоомжоор хэрэгэлдэг. Энэний нэг тодорхой жишээ бол хохирсон иргэдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөвлөх асуудалтай ерөөсөн олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцийг одоо хэрэглэж чадахгүй байгаа жишээ энд байна. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдлын тоо бол жилээс жилд нэмэгдэж байгаа. За сая та бүхнийг орж ирэхийн өмнөхөн би гомдол зогсон 600 гараад шиг боллоо. 599 гомдол зогсон 600 дахь хэлдэг. Өдөрт нэг 3-4 гомдлол зогтгий. Хүлээж авдаг гэсэн үг шүү дээ.
За гомдлын ихэнх ерөнхийдөө л эрүү шүүлтээс ангид байх эрхийн тухай асуудал мэдээж ингэрэг хоригдож байгаа хүмүүс, цагдаа хоригдож байгаа хүмүүсээс байнга гомдол ирж байдаг. За энэ бол бурахгүй байгаа. За энэ нь бол одоо бас хоёр талтай шүү дээ. За нөгөө нэг гомдол бол ерөөсөн хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой асуудал. Нэг үеийг бодвол хүлээцтэй хүлцэнгүй ханддаг байсан хүмүүс бас ингэж болдгүй юм байна гэдэг мэдэж эхэлж байна. Сая л гэхэд нэг аймгийн төрийн албан хаагчийг эмэгтэйг яаж одоо ажлын байранд дарамтлж байгаа асуудлаар гомдол ирсэн байгаа. Ирлээ. Гэхдээ зэрэг энэ ажлын байрны төрөл бүрийн дарамт, бэлгийн дарамт энэ гомдол бол одоо бараг 2 дугаар харинд орж байгаа шүү. За тэгээ бусад гомдлууд ярьдаг. За мэдээж хэрэг хуулиар харьяалуулсан асуудлыг өөрсдийн хүрээнд шийдэж байгаа. Уг асуудлыг хариуцдаг байгууллагууд руу шилжүүлж хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хүний эрхийн үндэсний комисс хяналт тавьж байгаа. Манай хуулиар бол зөвхөн шилжүүлэл орхичих гэж байгаа. Бид шилжүүлэл орхичдаг байсан. Одоо бол тэгтээ зэрэг юу болж байгааг нь мэдэгдэхгүй. Тийм учраас бид нар тэрийг байнга шаардаад та нарт ийм асуудал тавьсан. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ? Хариу өгөөч гэдэг ийм байдлаар ажиллаж байгаа. За сая асуултанд хариулахад юм байна. За энэ тэгсэн асуудал энэ байна. Энийг та нарт тараагаад өгчихье. 21 асуудал. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бид нар ингээд олон улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллагын хороодод ээлж тайлан хилцүүлгээ явуулдаг. Баахан зөвлөмж авдаг. Тэгээл санаа амарчдаг. Тэгвэл энэ байдлыг эцсүүлэх зорилгоор өнгөрсөн жил Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, хууль зүйн яам, хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад харилцааны яамтай хамтарч энэ 15 онд өгсөн нэгдсэн хилцүүлгээр өгсөн энэ зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжлийн талаар элтгэл бичиж улсын хурлд оруулсан байгаа тийм ээ. Одоо засгийн газар элтгэлээ бичээд явуулсан уу? Арай удаагүй байна. 2 сарын 3 дотор явуулалтаа 3 сард энэ элтгэл хэлцэгдэнэ. Ийм байгаа. За энийг бол одоо шаардлагатай хүмүүст учруулад өгч байгаа. За 10 сарын тухайд өдөртөө ураас бүрэн боддог хүмүүс одоо тэгээд анхаас одоо энэ асуултыг хянаа асуултыг шийдвэрчээ гэдэг байгаа юм. Тэр шийдвэр 2019 онд хийсэн бодлыг танд үзээд явуулаад яг асуултыг шийдвэрлсэн гэсэн кейс юм. Ерөнхий шийдвэрлэх юм. Хүмүүсээ хэлээ их юм айцтай баг шийдвэрлэх. Эсвэл ажлаасаа за магадгүй хүний үндэсний комиссар одоо оруулаад юу асуулт шийдвэрлсэн байсан ч гэсэн ажлын байранд асуулт гаргахад чааш тэр ажлын нөхцөл байдал нь муу атгаа гэж ярьдаг юм уу? За би тэр одоо юу гэдэг хоригдож байгаа цагдаа хоригдож байгаа хүмүүсийн асуудлыг бол бид өөрсдөө шийддэг. Тэр холбогдох газрууд нь явуулдаг өөр арга байхгүй. Эрүү шүүлтэнд өртлөө гэдэг гомдлыг бид одоо шалгах боломж байх холбогдох газрууд нь явуулдаг. За энэ бол одоо биелтийг бол би төдийлөн хангалттай гэж хэлж чадахгүй. За энэ дээр би байнга одоо тухайн үед манайхаас мэдээлж байсан. Хөдөлмөрлөх хэрэгтэй гомдлыг бид баг шийдэж байгаа. Шийдэж байгаа, шаардлага хөргүүлж байгаа, зөвлөмж хөргүүлж байгаа. Тэгээ биелтийн заавал авч байгаа. Өөрөөр ч хэлдэг үнэн. Хүний эрхийн комиссд мэдгдлээ. Дээшээ тавилаа гэд битүүхэндээ одоо гадуурхах хөдөл салахгүй л байгаа. Угаасаа бидний байж байгаа царай тэр. Ямар ч байсан хүний эрхийн үндэсний комиссийн тавьж байгаа шаардлагын дагуу арга хэмжээ авдаг. Зарим тохиолдолд одоо тэнгиж байгаа ажлаасаа халагдсан тохиолдлууд бид туслаа шүүхэд их хэмжлээ гаргаад шүүхээс одоо шийдвэр гаргуулад одоо ажилдаа эргүүлэн томилогдох тэр ажилгүй байсан хугацааныхаа цалин көсийг авч байгаа. Харамсалтай шүүхийн шийдвэрийг зарим газар биелүүлэхгүй удаадаг. Тийм ээ, энэ бол одоо нийтэд хийж байгаа ш төрийн албанд ч байна, бизнесийн салбарт ч байна. хамгийн бодиттой жишээ сүүлийн жишээ байна. Болгоом
Энэ асуудлаар бол бид ер нь хэвлэл мэдээллийн дагуу уг асуудал ямар болж гэнэ гэдгийг анхааралтай ханддаг, анхаарал тавьдаг. За эргэн болроогийн хувьд бол энэ эрүүгийн хэрэг учраас холбогдох газрууд анхаарч, за энэ дээр бол ер нь бас энэ эрүүгийн хэрэгэн дээр байна шүү дээ. Одоо хичнээн ярих үедээ би хичнээн хэлэх үү? Одоо хүртэл шийдэж чадахгүй, улсын хурлын дотоод гарчгаад шийдэж чадахгүй байна. Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан, энэ прокурорын дэргэд биш шүү дээ. Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд биш. Ганцхан ерөнхий прокурорд харьяалагддаг мөрдөн байцах алд байсан. Энийг зориуд татан буугдсанаас хойш энэ эрүү шүүлттэй энэ гэмт хэргийг одоо өнгө аясыг өөрчилдөг явдал Монгол зүгээр хэвэн үзэгдэл болсон. Энийг бол ингэж хэлэхэд би энийг хариуцлага хүлээнэ. Энийн нэг нь энэ. Энийн нэг нь энэ. Харин дахиад хэлье. Энэ комисс дэрэгтээ би хоёр гартай байя. Нэг нь сэтгүүлч та нар бол. Нэг нь иргэний нийгэм байгууллага бол гэсэн. Энэний хүчинд харин аливаа мэдээлэл ил тод олон түмний дэмжлэг хүлээж төр засгийн хариуцах ёстой албан тушаалтнууд хүрдэг болсон шүү. Энийг битгий уруулаараа сэтгүүлчтэй. Одоо харин таануудын энэний төлөө ингэж ажилласны чинь төлөө аливаа дарамт шахалт ирж байгаа. Энийг гэтлэн давах гол арга зам бол хүний эрхийг хамгаалагчийн эрхийн тухай хууль байгаа юм. Эний өргөн улсын одоо холбогдох хүмүүст нь өгөөд бид нар жил гарan болж байна тийм ээ, бид нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Энэ жил нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгаалагч одоо хамгаалагч асуудлаар тусгай илтгэгч Майкл Форст гэдэг хүн ирсэн, та бүхэн мэдж байгаа. Энэ хүн ирээд тодорхой хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулаад тэгээд одоо холбогдох хүмүүстэй уулзаад тэгээд мэдээлэл дараа нь 9 сард 2 удаа ирж байгаа шүү дээ. Одоо энд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Энэ хуулийг яралтай батлах хэрэгтэй. Засгийн газар өргөн мэдүүлэх хэрэгтэй. Би одоо Цогтбаатар сайдад өгчхөд л одоо ингээ коллежийн ерөнхий сайдтай уулзсан. Энэ асуудлыг яралтай оруулна гэсэн одоогоор оруулаагүй л байна. Энийг харин та нар шахах шаардах хэрэгтэй. Ингэж байж мэдээллийг сурвалжийг хамгаалах. Ингэж байж мэдээлэл түгээснийхээ төлөө аливаа дарамтанд өртгөхөөс та нар хамгаалагдана шүү. Энэ жилийнх юм уу? Энэ жилийнх бол яг дөрөвтэй ажил хийсэн юу юм бэ? Нэгдэцгээ гэдэг уран дурын жил. Тэгэхээр юу хийсэн юм бэ? Юу гэсэн үг? Нэгдэцгээ гэдэг одоо хизээ хүртэл хэрэгж байгаа юм байна. Ерөөсөө энэ чинь бидний байнга хийж яадаг ажил шүү дээ. Бид нар нэгдэж байгаа учраас. Тэгэхээр өнгөрсөн жилийн хугацаанд ч юм уу одоо ямар ажил хийсэн бол яг энэ ажил юм бэ? Одоо энэ өрөөнд ороо. Одоо жоохон таамаг хийх үү? Энийг яах вэ? Энийг яасан? Энэ дэд камсарын газрын мэдчилгээ. Уг нь одоо энэ дэд камсарын газрын мэдчилгээ бас ирсэн байгаа. Энийг бас сэтгүүлч танилцуулаарай гэсэн орчуулга энэ байна. Нэг зүйлийг би онцлон хэлье. Тухайн жилийн урайг манд хүний эрхийн үндэсний комисс үйл ажиллагаа явуулдаг. Ганцхан тэрүүнд багцсан үйл ажиллагаа ерөөсөө явуулдаг. Хүний эрхийн асуудал хүн байгаа цагт маш их олон талтай. Би бас зарим нэг улсын хурлын гишүүн зэмлүүлж байсан. Гэхдээ чам дээр нь оролцохгүй юм гэж байд юм уу гэж. Хүн байгаа тохиолдолд хүнтэй холбоотой бүх асуудал хүний эрхийн асуудал байдаг. Тийм ч учраас бид жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө бүх юмдаа тухайн одоо явж ирсэн үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд шинээр бий болж олон түмний санаа бодол төвлөрж байгаа асуудалд анхаарч ингээд ажилдаг. Шаардлагатай бол бид бас одоо жилийн төлөвлөгөөний биелэлт энэ асуудлыг танилцуулж болно. Одоо ч иргэний нийгмийн байгууллага тэзээ уулзах үлээ. Нэг өдөр. Иргэний нийгмийн байгууллагуудтай жилд бид 2 удаа уулздаг. Жилд 2 удаа уулздаг. Харилцсан үйл ажиллагаагаа мэдээлдэг. Хүний эрхийн үндэсний комисс хараа тусаар үйл ажиллагаа явуулдаг. Төрийн ямар нэгэн байгууллагад үйл ажиллагаагаа тайлгнадаг. Тэгвэл бид иргэний нийгмийн байгууллагатайгаа уулзаж, явуулсан үйл ажиллагааг харилцан солилцож олон түмэндээ мэдээлэл өгдөг. Örгөл сэтгүүлч та бүхнээр дамжуулж иргэний нийгмийн байгууллагч нийгэмд бид мэдээлэл хийж байгаа ажлаа танилцуулдаг. Энэ юу гэсэн үг вэ зэрэг? Бид тэдний төлөө ажиллаж байгаа учраас тэдний үйл ажиллагаанд тэдний сэтгэл санаа, тэдний хүсэн хүлээсэн юм бидний үйл ажиллагааг эзэж гэнэ үгүй юу? А бидний энэ үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн гэдгийг жилд 2 удаа ингэж ярилцж байгаа. Та нар нөгөөдөр ирээрээ. 6 сард нэг хийдий,
12 сард нэг хийдэг. Яасан бэ? Эх оны төсөв яг сүүлийн 3 жилд нэгэн гайхуу болсон боловч эх оны төсвөөс би улсын их хурлын дарга төсөв өргөн барьсан 5 хүн хил мэдээлэлээр дамжсан тийм ээ. Бид нэг 48 сая төгрөг шиг санагч байна. Заахан алдчихж магадгүй нэг 40 50 орчим сая төгрөг. Хоёрын юмдар хэлсэн. Нэгдүгээр бид нар чинь одоо орчин үед чинь техник хэрэгслийн хүртээмж биш компьютер. Нэг 20 сая төгрөгийн энэ хөрөнгө оруулалт хийгээд гэж манай компьютер туучирчглаа. Орчин үеийн шаардлага хангаж чадахгүй байна гэд. Нэг тэр. Нөгөөх нь энэ байр манайх түрээсэлдэг. Энэ 5 давхрыг. Байрны захиргаан засгийн газрын байгууллага. Түрээсээ нэмсэн. Энэний 30 сая төгрөг өгөөч гэсэн. Энэ хоёр батлагдаагүй. Холбогдох газрууд нь хүргүүлсэн. Тэгээ би хэлж байгаа юм. Төрийн байгууллага юм чи өртөөл гарна үз. Байрны түрээс өөр арга байхгүй. Өнөөдөр сая танд биеийг бичиж цоглоо. Гэрээгээ хийе гэсэн байлаа. Гэрээгээ хийхдээ өртөө гарна гэдгээр ингээгээрээ. А тэр одоо компьютер одоо тэгэл яадаг юм муухай царайлал байж хаас ш. Та нар одоо төрийн байгууллагуудаар яваар зэрэг бүгд Apple-ийн компьютертай байгаа. Манай тэр чинь нэг ч байхгүй. Би энэ албаны дарга гэдэг тэр компьютер дээр би нэг энэ комиссийн даргын хувьд нэг ажиллаж үзэх юмсан гэдэг нэг бас нэг тэр хувь зай байхгүй юм шиг байлээ. 2019 оны байдлаар иргэдийн шүүхтэй холбоотой хэсэг бол ирсэн. Энэ арх 20 байсан гэж байна. Ингээд дээрээс нь та бас сая хэлдэг бэлгийн дарамттай ажлын байрны бэлгийн дарамт холбоотой юм болж байна. Танаас яг энэ бэлгийн дарамтын хүчтэй үйлдэлс энэ үйл явдлыг хүргэсэн байна. Тэгэхээр энэ асуудал юм байна. Хорхонгуудаас ирдэг үзүүлэлт. Хорхонгуудаас нэг юм одоо тэнд ялж байгаагаас мөр ганц нэг одоо би үнээр буруу шийдвэрч тайсан нэг юм. А нөхцөл байдлын хувьд бол бид байнга хэмжих явдаг. Байнга хэмжих явдаг. Очсон газар бол одоо хүний эрхийн комиссийн гишүүн хяналт шалгалдаг болдог учраас хорхонгуудад харьцангуйгаар эрүүшүүлтийн асуудал за ер нь байхгүй болсон гэж хэлж болно доо. Бүгд камертай юутай явуулсан. А ганц ирдэг юм юу гэдэг зэрэг цагдаа хорих байруудаас нөгөө хэргийн шийдэгдээгүй өрчлөн хорих цагдаа хорих арга хэмжээ авсан өрчлөн хорих байруудаа энэ дээрээс гомдол бол ирдэг. Тэгтээ байрны нөхцөлийн талаас нь гол нь биш. Гол нь нөгөө мөрдөн байцаалтай явц хэрэг бүрдэхүүл ажиллагаанд одоо юу атсан гэдэг ийм л гомдлууд ирдэг. Энийг бол холбогдох газрууд нь шилжүүлдэг барьдаг юмнууд бий. За түгээмэл нийгмийн үзэгдэл болсон гэдэг асуудал юм шүү дээ бид нар. За энд тасах хандлага гэдэг юм. За энэ бол бүр үнэхээр анхаарал татсан асуудал мөн үгүй мөн. Зүгээр л эрхийн хасаал тэгэл орхичдөг. Нөгөөхийг хүлээж авдаг асрамжийн газар ч гэдэг юм уу? Эсвэл одоо халамжийн байгуулагч гэдэм тэр нь байхгүй. Одоо өөр яах юм Монгол мөн энэ төр байхгүй. Тийм учраас нэгэнт эцэг их байсан бол хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Зүгээр эрхийн хасаад орхих биш. Зүгээр нь аригч юм гээд хаях биш. Энэ дээр бол одоо бодож төлөвлөж байгаа юм зөндөө бий. Өөр нь чи ярьж байгаа асуудал бол бүр нийгмийн үзэгдэл болсон. Ганцхан Улаанбаатарч байгаа юм биш. Энэ бол бүх газар аймгийн төв бүх газруудад бүгдэнд нь байна. Тийм учраас энэ дээр бид сая бүх тамаар төр байран дээр шагнал шалгалт хийсэн асрамжийн газруудаар явж байна. А зүгээр ер нь цаашдаа төрөлжсөн хүүхдийн асрамжийн газар тийм байнгын үйл ажиллагаатай асрамжийн газар байгуулахгүй бол өөрийн чиглэлдэг үнэн болчиход байгаа юм. Ер нь төр хамгаалах байр гэдэг бол төр гэдэг ойлголт бол үнэндээ хэцүү байна.
дараа нь яах юм гэдэг асуудал гараад ирж байгаа. Дараа нь эцэг эхтэр очихдор бүр илүү дарамтанд очирдаг. Ялангуяа хохирсон хүүхдүүдийг одоо гэр бүлийн гишүүдтэй хохирсон хүүхдийг буцаагаад гэр оронд нь хүргэнэ гэдэг бол зарим тохиолдолд маш хэцүү байгаа. Тийм ээ. Амьдрал хүндрэлээ чи яасан маягтай юм юун сүртэй юм энэ дарамтлагдаг. Тийм учраас бодлоо цагдаа холбогдох байгууллагад хэлж байгаа шүү дээ. Яаралтай гэргийн шийдэж бүр эцэслэж одоо бүр тогтоохоос өмнө болж игэл битгий гэртэн. Бусааж байгаараа гэж хөтөл одоо асуудал тавьж байгаа шүү дээ. Тэр энэ 600 одоо инвестор юу ярьсан гэдэг ааштай гомдол мэдээлсэн юм. Бид ерөөсөө хойж үзэх хүүхдээ одоо гомдлоо нийтээр байсан шүү. За бараг 3 дугаар байранд орхолоо даа гэж бодчих. Тий, 3 байранд орох. Ягаад гэвэл бас энэ гараад байгаа ч нэ штэ. Мэдээлэл түгээд хүмүүс чинь мэдлэгтэй бас учраас ирээд байгаа байхгүй юу? Урд нь бол зөндөө байсан байж штэ. Гаргадаггүй байхгүй гомдол. Мэддэггүй байсан байхгүй юу? Тэгээ эний чинь бас манай зарим газрууд өдөөгөөд байна, турхраад байна гэдэг нь тийм биш. Энд чи одоо гэр бүлийн хүрээнд дарагддаг байсан юм чинь хажуу байгаа айлынхан найз нөхд нь сургууль нэг ангийнхан мэдээлдэг болоод байна штэ. Эргээд нөгөө нэг хэцэг хитэн хац хариуцлага ариусгах юм гэж байна. Үнэн. Нөгөө нэг одоо Зэн олон юм би маш их бид бол чам ганц жишээ хэлээ. Нэг суманд 4 хүүхэдтэй. Тэгсэн мөртлөө хоёулаа архины хамааралтай. Гэтэл хадамжийн бүх юмар нэг хүүхдүүдийн сумын захиргаан гараад ингээд тэр эцэг эхийг ажил хийхдээ зэрэг голоод хийхгүй. Ягаад гэвэл тэр архиа угаад тэр халамжийн мөнгнөөс идээд ингээд явж яхан тэр зүгээр байгаа хөө. Тийм учраас хатгарсан халамжийн асуудлыг хүнд үзүүлэх үү гэдгийг бас бодох хэрэгтэй. Зүгээр нэг архины мөнгөний өгөх юм уу? Эсвэл тухайн үед аргацаасан халамж хэмжээнд яваад байна уу гэдгийг орон нутгаас нь судалгаа авч байж шийдэхгүй бол болохгүй байна. Түүнээс шир хүүхдтэй хүрдэг. Хүүхдийг хөгжүүлэхэд зарцуулагддаг бол тэр хүүхдийн мөнгийг өгөхөөс өөр арга байхгүй. Ер нь ч хүүхдийн мөнгө өгөх ёстой. Яагаад үгтэй зэрэг энэ баялаг бол бидний бүгдийн өмч учраас өнөөдөр халамж шаардлагатай энэ иргэдэд өгөх ёстой урлагийг Монголын одоо байгалийн баялагч нь бол Монголын үе үеийн ард түмний өмч шүү дээ. Тэгвэл тэрнийг тухайн үед байгаа хойч үед нь энийг өвлүүлэхийн тулд хувааж явах хэрэгтэй. Гэтэл энийг архичин эцэг эхийн архиа уух тэгээ хүүхдээ орхих энэ байдалд зарцуулж болохгүй шүү дээ. Чи юу гэсэн үг? Энэ бол хатгаа байгаа. Өөртөө саналдаг байна. цаашаа нөгөө нэг ийм зүйл төвшүүлж байгаа юм. Одоохондоо манайд байхгүй маш надад чинь. Гэхдээ албан хөтөлмөрийг харах тухай хууль юм. Шүүхийн шийдвэрээр албан хөтөлмөр эрхлүүлж болно. Хуучин социализм үед байсан ойлголт. Тийм учраас тэгээд толгоог нь хилээд яваад авах ш харин тэр эцэг эхийг үнэхээр тусгаалаа баривчлаа холбогдох ажил хийгээд нийгэмд учраас хохирлын хүртэл төлөх ёстой шүү дээ. Тэр хүүхдээ өсгөж боожуулах, эрүүл мэндийг хамгаалахад зориулсан зардлын цохих хэмжээг тэд нар ч гаргуулах ёстой шүү дээ. Архины хамааралтай юм гээл тусгаарлал эцэг их байх эрхийг асаал ус аваач тэрийг бүрэн дүүрэн одоо халамжилж чадахгүй л байгаа шүү дээ. За баярлалаа.